Сайн байцгаана уу? Та бүхэндээ гар утсан дээр Skindox-ийн бүтээгдэхүүнийг хэрхэн захиалах талаарх заавар бичлэгийг хүргэж байна. Өөрийн гар утсан дээрх дурын интернет хүч рүү орон хайлтын хэсгээр costox.com гэж бичин хамгийн ихний илэрц дээр дарж вебсайт руугаа орно. Хамгийн түрүүнд хилээ сонгосны дараагаар My Office руу орж нэвтрэх хэсгээр гишүүний дугаар болон нууц үгээ оруулан нэвтэрсний дараагаар Costox Mall руу орно. Эндээс танд олон төрлийн сонголтууд гарч ирэх бөгөөд багц зэс нь багц бүтээгдэхүүний мэдээлэл, Costox зэс нь 50-40 болон ердийн худалдаа авалтын мэдээлэл, Skindox худалдааны төв зэс нь эрүүл мэндийн бүтээгдэхүүний мэдээлэл, бизнесийн тусламж зэс нь Skindox брендийн цүнхний мэдээлэл. Баруун тал руу гүйлэхэд хурдан худалдаа авалт, ердийн хурдан худалдаа авалт 50-40 гэсэн хоёр зэс байгаа бөгөөд ердийн зэс нь энгийн худалдаа авалт буюу үндсэн үнэрх. 50-40 зэс нь power зэрэгтэй буюу 50% хөнгөлөлттэй үн харагдана. Та худалдан авах бүтээгдэхүүнийхээ тоо хэмжээг оруулаад захиалах товчон дээр дарснаар таны захиалга хийж байгаа бүтээгдэхүүний нийт үнийн мэдээлэл мөн нийт PV, BV оног хянах боломжтой. Та худалдаа авах бүтээгдэхүүнийхээ мэдээллүүдийг сайтар хянсныхаа дараагаар захиалагчийн мэдээлэл оруулах хэсгийг бүглэнэ. Энэ хэсгийн мэдээллийг маш сайн уншиж тодорхой анхааралтай бүглөөрэй. Хүргэлтийн арга хэсгээр шууд авах болон илгээмжээр авах гэсэн хоёр сонголт гарч ирнэ. Та үүнээс өөр тохирох сонголтыг сонгоорой. Илгээмжээр авах бол хүргэлт хийгдэх газрыг шалгах хэсгээр өөрийн ID хаяг дээр авах бол захиалагч адил байх гэдгийг сонгоод харин өөр хаяг дээр авах бол шинэ хүргэлт хийгдэх газрын хаягаа оруулах гэдгийг сонгоно. Шуудангийн дугаар хэсгээр 1-5 хүртэл оруулаад хаяг хэсгээр илгээмжээр авах хаягаа маш тодорхой оруулна. Улс, аймаг, муж хэсгээр Улаанбаатар. Сити хэсгээр Улаанбаатар. Гар утасны дугаар хэсгээр утасныхаа дугаарыг оруулна. Хүргэлт хийх үед шаардах зүйл хэсгийг алгасаад төлбөрийн мэдээлэл хэсэг дээрх хүлээгдэж буй төлбөрийн хэмжээ гэдэг нь таны нийт барааны төлбөр, төлөх дүн гэдэг дээр илгээмжийн төлбөр болон нийт төлөх дүн харагдана. Тухайн дүн сайтар хянаад төлбөр төлөх арга хэсгийн төлбөр төлөх арга гэдгээс дансаар шилжүүлэх хийх товч дарахад төлбөр төлөх дансны мэдээлэл гарч ирнэ. Ингээд худалдаа авалт хийх товчон дээр дарснаар төлбөр төлөх цонх гарч ирнэ. Та төлбөр төлөхдөө дурын банк ашиглаж болох бөгөөд өөрийн төлөх төлбөрийн дүнг гүйлгээний дүнтэй сайтар тулгана уу? Гүйлгээний утга дээр ID дугаараа алдаагүй бүтэн бичих шаардлагатай. Та гүйлгээгээ хийсний дараа төлбөр төлөх гэсэн товчон дээр дарахад баталгаажуулах цонх гарч ирснээр ок товчийг дарахад таны захиалга хийгдэх бөгөөд та захиалгаа цуцлах бол захиалга хийсэн тухайн үедээ л боломжтой бөгөөд тодорхой хугацаа өнгөрсөн үед цуцлах боломжгүй болохыг анхаарна уу? Баярлалаа.